Нийслэл Улаанбаатар хотод өглөөний 8 цаг 30 минут болсон байна. Бид Мөсөн болонгоо хүргэсэн бол үргэлжлүүлээд студид зочинтой ярилцгаад та бүхэнд хүргэх гэж байна. За тэгэхээр сүүлийн өдрүүдэд бол цахим орчинг ашиглан коронавирусын дэгдэлттэй холбоотой хуурамч мэдээллийг олноор түгээж байгаа учраас эрүүл мэндийн яамнаас мөн иргэдэг үнэн баттай их сурвалжтай мэдээлэлд итгэхийг уриалсан. За мэдээлэл гаргасан байна. За үргэлжлүүлэн бидний ярилцах гэж байгаа сэдэв бол коронавирустай холбоотойгоор ер нь аялал жуулчлал хэрхэн нөлөөлдгийг манай Монголын аялал жуулчлал одоо ямар байдлаар хүндрэл эрсдэл үүсгдэг талаар бид бол ярих гэж байна. Ингээд бидний урилгаар студид аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Гант Төмөр ирсэн байна. Өглөөний мэнд төргээ сайхан амарсан уу? Сайн байна уу? Өглөөний мэнд төргээ. За баярлалаа. Тэгэхээр сэтгэлдүү зүүн одоо ямар нэгэн дархлаагүй иргэд бол олон нийтийн сүлжээн дээр тавигдаж байгаа энэ мэдээллийг шууд хүлээн аваад түүндээ итгээд за өнөөдрийн тулгамдсан асуудлыг илүү хүн түвшинд аваачих гэдэг нь удаа гэсэн ийм асуудал яваад байна л да. Тэгэхээр ер нь нийтийг хамарсан ийм мэдээлэл цаашлаад коронавирустай холбоотойгоор аялал жуулчлалын салбарт ер нь яаж нөлөөлдөг юм бэ? Ямар хүндрэлүүдийг авчирч болзошгүй талаар та мэдээлэл өгөх үү? Тэгээ одоо яг өнөөдөр бол дэлхийн нийт төр тусмаа манай энэ Аз, Хятад улс, Бүгд Хятад улсыг болон түүнийг тойрсон улс орнуудад бол нэлээд том эрсдэл, сорилт тулгарсан байна л да. Хэд хэдэн удаа бид нар одоо янз бүрийн нэртэй вирусуудад дамжиж ирсэн те. 2003 он бол SARS гэдэг нэртэй. Тэгээ энэ бол бас нэлээд хүчтэй нөлөөлж исэн. Өнөөдөр энэ бол бас нэлээд айхтар хүнд тэгээд бас дийлдэшгүй тийм өвчин вирус байна гэж одоо мэрэгжлийн хүмүүсүүд ярьж байгаа. Тэгэхээр ер нь бол жишээлбэл би нэг жоохон халтраад хэлэхэд философт одоо манай бурхны буддийн философтч тэр Европын философийн эрдэмтэд хүн болон одоо альва улс орон айдас хүйц ямарваа дайн байлдан ийм зүйлд бий болохын цагт дотоод одоо илэрдэггүй тэр бүр гардаггүй мөн чанаруудаас нь илэрч гардаг гэдэг Германы Хайдегер гэдэг философч бол тэгж ярьдаг байсан. Бурхны шашин ч гэсэн оршуулгын газар хийдэг тийм янз бүрийн бясалгал зан үйл. Тэгэхээр айдас хүйц тодорхойгүй байдалд орохоор тухайн ард түмэнд байгаа далд байж идэг сайн муу шин чанаруудын нэг гарч ирж идэг. Тэгэхээр бидэрт байгаа энэ эрсдлийн цаана хүмүүсүүд твдэж чинь сандарч чинь зарим нь тийм ээ. Тэгээ энэ бол улс оронд ер нь энэ ийм үед ер нь яаж ажиллах ёстой юм бэ? Мэдээллийг хэн хаана ямар шугамар тавьж явах ёстой юм баттаа арт түмэн ямар сахилга бат ямар чиглэлээр ажиллах ёстой юм гэдгийг одоо биднэрт бас сануулсан том сургамжийн нэг болж гин гэж үзэж байгаа. Япон улс бол энэнгээрээ маш айхтар улс шүү дээ. Дэлхийн улс орнууд энэнгээр нь улс үндэстнийг одоо насанд хүрсэн улс гэж дүгнэдэг. Эсвэл ирэх байна уу, хүүхэд шиг байна уу гэдэг ийм дүгнэлтийг хийдэг. Бид эндээс бас харах ёстой. Одоо ямар тааж гэсэн өнөөдөр албан ёсоор бол одоо энэ тоо янз бүрээр өөрчлөгдөж байгаа тий 7000 гаруй хүмүүс гэж чинь тэгээд 170 гаруй хүн өнгөрсөн байна гэж чинь азар бол Монгол улсад яг одоогийн байдлаар бол энэ орж ирээгүй байна бүртгэдэг байна гэж. Гэхдээ бид нар энэний үр нөлөөг шууд одоо ийм зүйл өнөөдөрт болон хожимоо яаж гарах вэ нийгэм эдийн засаг бусад салбаруудад гэдэг агуулгаар нь дүгнж үзэх юм бол хамгийн их эмзэг салбарын нэг нь аялал жуулчлал юм. Өөрөөр аялал жуулчлал өөрөө маш олон хүнийг ажлын байраар бий болгож зөвхөн гаднаас ирж байгаа нэг жуулчин юм уу эсвэл дотооддоо явж байгаа янз бүрийн энэ зорчигч хөдөлгөөн гэдэг энэ агуулгаараа бол нэг жуулчны цаана 15-аас 20 салбарын хүмүүсүүд ажлын байртаа болж байдаг. Тэгээд одоо жишээлбэл өнөөдөр яаж нөхөр Хятад руу чиглэж байгаа бараг олон улсын бүх онгоцны компаниуд аль биесээр зогссон байна. Монгол улсын хувьд бол Монголд ирж байгаа жуулчдын тоо 2019 оны байдлаар 590 гаруй мянган жуулчин ирдэг. Энэний дийлэнх нь Бүгд найрамд Хятад ард улсаас. Нөгөө талаас Монголын хүмүүсүүд гадагшаа амралтаараа явахдаа дийлэнхтэй Хятад руу явж байгаа. Манжуур, Хайнан, Хонконг, Бээжингийн иргэн тойронд тийм ээ. Монголоос гадагшаа чиглэж байгаа одоо онгоцны ихэнх нь бол бас Хятад руу хагаад байгаа. Хөх хот одоо улиралын чанартай Ирээн, мөн Бээжин, Гонконг, Гуанчжоу гэд эднэрлөө бол манай одоо үндэсний авиа компаниуд бол нисэж байгаа. Тэр энэ бүгд ингээд зогсоод ирэхин цагт өнөөдөр тулгарч байгаа асуудлаас гадна Монгол орны эдийн засаг өөрөө улирлын шин чанартай ингээд давмгаалж бич бид нар өвөл ерөнхийдөө ийм зун нь гол үйлдвэрлэлүүд явж байдаг. Уул уурхай хувьд ч тэр дагаад аялал жуулчилж гэсэн тэр гол экспортоо бий болж байдаг. Энэ жилийн хувьд бид сонгуультай жил байгаа. Нөгөө талаас бол төсвийн алдагдал бол их өндөрөөр дандаа батлагддаг. Тийм учраас Монгол улсад юу хэрэгтэй вэ нөхөр экспортын үйлдвэрлэл валют маш их хэрэгтэй байна. Ажлын байр маш их хэрэгтэй байгаа. Тэгээ энэний жишээлбэл нэг жишээ нь бол аялал жуулчлалын салбар. Аялал жуулчлалын салбарт нийтдээ бол
40 гаруй мянган хүн ажлын байраар хангагдаж байна. За мөн 600 орчим сая 598 сая 600 орчим сая Америк долларын хэмжээний орлогыг Монгол улсад оруулж байгаа. Тэгэхээр хамгийн төвөгтэй асуудлын нэг нь юу нөхөр яг одоо гадаадын жуулчид Европ хүмүүс Монголыг зорих гэж байгаа, Монгол энэ жил аялье гэж байгаа хүмүүсүүд одоо сонгосон сонголтоо баталгаажуулж байгаа үе. Тэгээ энэ баталгаажуулалтын үе дээр бол дэлхийн нийтээр янз бүрийн мэдээллүүд явж байгаа. Бидний бас дотоодосоо бичиж байгаа байдлууд янз бүрийн байдлууд ч гэсэн нөлөөлж байгаа. Тэгэхээр асуудлын гол нь юунд вэ? Нэг талаас мэдээллийг нээлттэй шударга тавих хэрэгтэй. Нөгөө талаас бас дэвэргэж юм уу одоо хоосон хөөрч бас болохгүй. Энэний одоо зөв балансыг бий болгох хэрэгтэй. Ард түмэн бид нар өөрсдөө бас их тийм юм дундуур нь юм үтсэн яг тэр өөрийнхөө ярих зүйлүүд хэрвээ одоогийн байдлаар бол маш их одоо cancel гэж ярьдаг одоо аяллаа цуцлагаанаар явагдаж байна. Манай компаниуд бүгдээрээ хэлж байгаа. Одоо 3-4 дугаар сарынх бол канселдсан одоо цуцалсан байна. Солонгос болон бусад газраас ирдэг. Тэгэхээр дэлхийн хэмжээний жуулчид шууд Монгол гэхээсээ гадна ихэвчлэн дандаа Москва юм Бээжингээр дамжиж Монголд ирж байгаа юм л да. Тэгээд нөгөө талаас одоо Транссибирийн экспресс гэх төмөр зам байдаг. Тэгээ энэ төмөр зам бол бас энэ хятад юм Орос талаас ихэвчлэн хятадтай холбогдож ирдэг. Тэгэхээр бид нар ч гэсэн гадаадад Монголоос сурталчилгахдаа энэ хятад улстай ер нь ихэвчлэн зэрэгцээ ингэж байрладаг. Тэгээд энэ хятадд гарч байгаа гэдэг ийм зүйл биш. Энэ амьсгалын замаар халддаг энэ зүйл бол өөрөө хэл хязгааргүй болгод юм байна л да. Тийм учраас аялал жуулчлалын салбарын маш их санаа зовж байгаа. Тэгэхээр коронавирус дэгдлээ гарлаа гэсэн энэ мэдээлэл олон нийтэд төгссний дараа мэдээж гадаадаас Монгол орныг зорж байгаа аялал жуулчдын тоо яаж буурч байгаа ч юм эсвэл гадагшаа чиглэсэн хөтөлбөр хэр байгаа талаар судалгаа тоон баримтал гарч байгаа хэл та хэр нөлөөлж байна вэ? Тий, ер нь бол яг одоо аялал жуулчлалын том аналистууд үнэхээр нөлөөлж байна. Хятад гэдэг айл бол яадаг вэ гэхээр дэлхийд дээрх аялал жуулчлалын хөдөлгөөнийг одоо бараг хянаж байгаа ийм улс болчихж байгаа. Нийтдээ 160 гаруй сая хүнийг гадагшаа гаргачихж байгаа. Тэгээд 160 гаруй сая хүмүүс гадагшаа гаргах чинь ганцхан хятад биш, Австралиг, Европыг, Америкийг өөрийнхөө илгээж байгаа жуулч нар хянаад байгаа байхгүй. 280 гаруй сая Америк долларын одоо бараа худалдаа авалт жуулчд нь хийж байна. Дэлхийн нийтийн энэ эргэлтийн 14%-ийг нь зөвхөн хятадын жуулчдаар дамжиж явагдаж байгаа. Тийм учраас бараг бүх улс орнууд энийг хангаарч байгаа. Тэгээ хятадын бүх компаниудыг одоо зогсооцсон байгаа шүү дээ. Бүгдийн зогсооцсон, бүх үзүүр үйлчилгээнүүдийг зогсооцсон, бүх онгоцсуудыг ингээд хаацсан байгаа. Тэгээд одоо бол аялал жуулчлалын даатгалын компаниуд дээр дарамт их ирж байна л та. Одоо ерөөсөө бид нар одоо энэ цуцлагаануудыг яах юм бэ гэдэг. Тэгэд яг нь Travel Insurance гэдэг компани гол одоо аялал жуулчлалын даатгалыг хариуцдаг компаниудын бодлого юу нөхөр 12 сарын 25 тэр Ухаанд одоо жишээлбэл аль биесний дэглэм тогтоохоос өмнө аяллаа баталгаажуулсан хаашаа гадагшаач ба хятадч ба ирэх баталгаажуулсан хүмүүсүүдийн аяллаа даатгалыг бол зохицуулж өгж байгаа юм байна. Тэрнээс хойшхыг нь бол энэ бол тийм байхгүй гэдэг зүйл. Тэгэхээр би энийг ташрамд хэлэхэд Монголд одоо аялал жуулчлалын үйл ажиллагаа болж байгаа үйлчлэгээний салбарын хүмүүсүүд. Энэ чинь ганцхан аялал жуулчлал биш, онгоцны тээвэр байна, хоол унд, ресторан байна, бааз байна, зочид уудал байна, бүхэлдээ ингээ хамрагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр бол маш нарийн даатгалыг хийх хэрэгтэй. Тэгээд тэр даатгалын компани зөвлөхүүд бол хэлж байгаа. Бүх төрлийн одоо нөхцлөөс хамаарсан даатгал гэдгийг сонгож явах хэрэгтэй. Компани хариуцлагын даатгал, credibility insurance хариуцлагын даатгалыг сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хямдаа бодоод арай өөр даатгалуудыг бас сонгодог. Хүнэнч тэр компанид ч тэр. Хоёрдугаарт бол бид нар яах вэ гэхээр энэ давагдшгүй хүчин зүйл гэдгийг хамтран ажилладаг компаниудтайгаа манай Монголын компаниуд яаж хийх вэ гэдэг зүйлүүд маш сайн хийхгүй бол бид энд баахан захиалга үйл ажиллагаанууд хийгээд бас анхаардаг. Тэгээ яг уу ерөнхийдөө бол 3 сар гэхэд одоо ингээд вакцин шинээр бүтээчүүл гайгүй болох болов уу гэж бодож байгаа. Гэхдээ гадаадын хүн ялангуяа барууны жуулчд бол өдийд бол шийдлээ гаргадаг. Бид нар шиг тулгаж бол хийдэггүй. Азийн өвчлөн тулгадаг л да. Тэгэхээр ийм зүйлүүдийг бол бид нэр маш их сайн анхаарч энэний цаана олон хүчин зүйлүүдийг тооцсон бодож явах хэрэгтэй маа гэж харж байгаа. За танд маш их баярлалаа. Цаг үеийн асуудлаар студиуд бидний урилгыг авч ирж ярилцсан. Цаашдынхны ажилд амжилт хүсье. За баярлалаа.